одоо 12 жил болох гэж байна. Тандад анх 2010 оны 5 сарын 8-нд хандсан. Архины хамаарлын хувьд бол 16-7 жилийн хамаарлалтай. Сүүлийн 8-9 жил нь бол ерөөсөн өөрийнхөө хэмжээнд хамгийн доод түвшинд очсон. Тэгээд яг Аад орохосоо бүтэн жил яг 365 хоног тасралтгүйгээр ууж хагаад хүүхэд маань одоо асрамжинд өөрөө гудамжинд гарах болчоод ялцчихгүй наад хандж байсан. Тэгээ ер нь бол яг уу Аагаас Аад орохоос өмнө нь бол дандаа ингээд амьдралыг хар бараанаар л хардаг. Тийм одоо амьдрал юм олон өнгөтэй гэдгийг огт мэдрээгүй. Дандаа хар бараан зүйл одоо сайн муу хоёр талтай гэдэг болж дандаа мууг нь эхэлж бодож сэтгэж одоо тэр архийг олохын тулд одоо бүх талаараа муу зүйлийг аягүй зүйлийг хийж явсан байдаг. Тэгээ Аад орсноор амьдралын өнгийг ялгаад те өнөөдөр гэр бүлийн амьдрал хайр те одоо ингээд хүндлэл одоо итгэлцэл гэж юу байдаг гэдгийг энэ Аад ороод бүрэн утгаар нь үнэхээр мэдэрж байна. Зүгээр Аад орохоос өмнөх амьдрал ерөөсөө намайг шалбаагнд л ерөөсөө тийм хар баран хар дарсанд одоо зүүч шиг тийм амьдралыг өнгөрүүлсэн байдаг. Аад орсон цаг хугацаа маань бол одоо тэр чигээр аз жаргалаар тий өнөөдөр яг юмыг яаж өнгөтөр харж болохоор өөрийнхөө хүссэн өнгөөр л харж байгаа юм. Ер нь бол дайл болох тийм буруу зүрийн бодол санааг уулсан. 16-7 жил архины хамааралтай. Тэгээ сүүлийн 8-9 жил нь бол ерөөсөө гудамд одоо Нарантуул дээр одоо бүр нөгөө Мангасын хам гэдэг газар тонгоодог. Яг тухайн үед бол надад байх үед тонгоодог гэж ярьдаг байсан. Тэр газар бол ихэнх цаг хугацааг өнгөрөөсөн. Тэгээ тэнд байж захтаа бол ерөнхийдөө дандаа нөгөө хулгай цэлгээ хийгээд архиныхаа мөнгийг олдог. Тэгээд гэр орондоо очидгүү. Тэгэл байж байгаа л нөгөө айл амтнаар хонголж явж байгаа л тэгэл гэрлүүгээ нэг хальт орж ирж хувцсанараа сольж өмсөөл буцаал гараа явчихдаг. Ер нь орон гэртээ тийм байх нөхцөлгүй болцсон байсан. Ар гэрийнхэн маань ч одоо хүлээж авахд айгүй хэцүү. Гэрлүүгээ ороо гарахаараа нөгөө хамаг байдаг юм ин хамаа гарчдаг болохоор гэрийнхэн ч ерөнхийдөө надад бүр огт итгэхээ болцсон. Тэгээ огт итгэхгүй байгаа газар руу одоо бас явахыг үнэхээр хүсдэггүй. Тэгээ архиа уугаад айл амтнд хоноглоо явж байхад надад арай илүү аз жаргалтай юм шиг санагддаг байсан тухайн үед. Тэгээ хайраа одоо тийм залуу сайхан цаг хугацаагаа ингээ гудамд өнгөрөөсөн юм байна да гэж харамсдаг байсан Аад орсныхаа дараахан. Одоо бол харамсдаггүй. Яагаад гэвэл би Аад орсон Аагийн гишүүн учраас үнэхээр энэ амьдралын мөн чанарыг олохын тулд үнэхээр зөв сайхан ээж, зөв сайхан охин байхын тулд хичээж байгаа болохоор үнэхээр одоо өнгөрсөндөө харамсаад байхаа болсон. Анх ер нь Аад хандангуудаа шууд бараг л орчин тойрныхоо бүх хүмүүсийг л үнэхээр Аад л авчирмаар санагдсан. Авчрах гэж оролцсон одоо өөрийнхөө ахыг тэгээ авчирч чадаагүй ах маань архинаас бол архиа уусаар байгаад үнэхээр одоо ертөнцийн мөнх хүсийг үтсэн. Тэгээ найз нөхдөдөө хийлдэг чийл тэндээ яв. Би бол өөр хүн гэдэг үгийг айгүйх олон сонсч байсан. Зүгээр яг энэ Аад үнэхээр ингээд хандаад үзээсээ үзчихэд одоо амьдралын сайхныг мэдрээд үлдээсэй гэж үнэхээр их хүсдэг. Зүгээр туйлын хүсэл маань тэр гэхдээ санаа зоргоор хүн болгоо орж ирдэг нь айгүй харамсалтай санагддаг. Яг хөө тэгээд Аад хандсандаа л үнэхээр аз жаргалтай одоо эрүүл саруулаар ингээд амьдарч байгаадаа үнэхээр баярлдаг, өөртөө итгэдэггүй. Заримдаа ингээд бүр өөрийнхөө төсөөлж байгаагүй амьдралаар амьдарч байгаа болохоор зэрэг үнэхээр бахархалтай санагддаг. Тэгээд Аад орсноор би өнөөдөр одоо дээд боловсралтай болсон тий. Надад аяйгүй их зүйлийг ингээд нөгөө өгсөн ах トゥ хамаатан садан аав ээж маань хайрлж инэрдэг болсон. Би хариу буцаагаад аав ээжигээ хайрлж одоо дандаа үзий яадаг, дандаа ингээд хар бараанаар бодоод гомдоод явдаг байсан бол одоо тэр бүгдийг үнэхээр хайрлахыг чин сэтгэлээсээ хайрлахыг хүсдэг. Тэгээ өөр айгу гайхамшигтай газар чин сэтгэл гэж юмыг ингээ өөрт хүнд ингээ суулгаж өгд юм байна. Тэгээ энэ зүйл маань болохоор зүгээр байж хат ингээ надад наалтах зүйл биш. Би өөрөө хичээж өөрөө оролцож энэ бүхнийг өөртөө бий болгох юм байна гэдгийг л биеэрээ мэдрээ явчихна да. За баярлалаа.